олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах үдийн мэндийг хүргье. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр шинэ эрен төслийг санаачлан зохион байгуулж байгаа байлаа. Шинэ эрен төслийн хүрээнд шинэ эрен миний амжилт элсдийн ерөнхий шалгалт 800 гэсэн уралдаанд ажил маань уламжилж явсаар явагдаж байгаа. Энд хүүхдүүдэд идэвхтэй оролцохыг дахин уриалъя. Мөн спортыг хөгжүүлэх, ингэснээр ирээдүйн хойч болсон хүүхдүүд маань эрүүл чирэг өсөж төрнөх шаардлага бидэнд тулгарч байгаа. Энэ хүрээнд Азийн хөл бөмбөгийн холбоотой хамтарч орон нутагт дэлхийн стандарт нийцсэн хөл бөмбөгийн талбайг бид удахгүй ашиглалтанд оруулнаа. Увс нутгийнхаа өвлийн спортыг хөгжүүлэхийн тулд бид өвлийн спортын талбайтай болж байгаа. Ахлах 4-р сургууль, 6-р сургуульд бид өвлийн спортын талбайг энэ жил ашиглалтанд оруулнаа. Ингэснээр хүүхдүүд маань спортоор хичээлж, эрүүл чирэг өсөж төрнж улс орныхоо ирээдүй болох чухал хувь нэмэртэй гэж үзэж байгаа билээ. Мөн бидний санаачилсан ногоон пассворт аяны хүрээнд Увс аймгийн хүүхдүүд маань идэвхтэй оролцож Монгол улсын олон улсын найрамд тусланд ногоон пассворт эзэмших шилдэг хүүхдүүдтэйгээ хамтран амарч, хамтран сургалтанд хамраг хийсэн ажил, гүйцэтгсэн олон сайхан санал санаачлагуудаа бусдад танилцуулж уриалсан гэдгийг дуулахад таатай байна. Ингээд хүүхдийн боловсролыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа гэдгээ илэрхийлье.